эхэлсэн үү? Эхэлсэн тий. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээ бүгдээрэнд нь бас намын баярын мэнд хүргье. За тэгээд хүрэлцэн ирсэн бүх сонсогчдоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэг өнөөдөр та бүхэндээ хамгийн сүүлээс орон зохиолын ном болох Б шүүдэр цэцэг зохиолчийн Улаан могоо гэдэг номыг таймлан ярихаар бэлтгэсэн байна. За тэгээд энэ ном бол M+-аас би сонссон. Тэгээд хэд оны өмнө 50% хямдралтай байсан. Тэгээд тухайн үедээ амир хичээлэгтэй байсан боловч за ингээд те дахиж хямдраач үгүй ч гэж бодоод ингээд хотлож аваа сонссон байгаа. Тэгсэн чинь та нарт ярьчихгүй л сонссон юм шиг байна. Тэгээд ямар ч замаагүй баяртай байна. Тэгээд яг би жоохон уршиж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн дундаас ингээ ойлгохгүй юм бол тэрийг ч ястаа ойлгосонгүйгээс хэлж олно те. Тэгээд ямар ч гэсэн номон дээр гарч байгаа үйл явдлуудыг та бүхэндээ өөрийнхөө ойлгосноор тэг айл болох товч тодорхой. Гэхдээ айл болох үйл явдлыг ингээд орхигдуулахгүйгээр ингээд ярьж өгье гэж бодож байна. За улаан могоо гэх тэнгүүд ерөөдөө айгу тийм сонин нэр байгаа зү нэг тийм ямар сонин би анх энэ номыг харж байхад энэ ямар утгатай ном болоод ийм нэр өгдөг байна гэж айгу гайхчихсахгүй. Тэгээд ингээд нөө номны товч юм танилцуулга гэдэг шүү дээ. Тэрийг ингээд уншаад үзсэн чинь 15 дугаар зууны холбогдох 15 дугаар зууны гэдэг чинь одоо түүхэн цаг хугацаанд дээр холбогдсон. Гэхдээ уран зохиолын ном байгаа даа. Яг түүхэн дүр бол биш. Гэхдээ түүхэн дүр бол байгаа. Гэхдээ яг тэр түүхэн дүр нь бол одоо түүхэнд бол амьдралын ингээд дуртаагүй. Гэхдээ уран зохиол, тэгсэрнээ түүх, тэгсэрнээ ид шид холилдсон юм ном гэжсэн. Тэгээ надад үгүй сонирхолтой санагдаад тэгээд уншсан байгаа. За эхлэе. За яг хоо намын эхлэл дээр болохоор номон дараа гэд нэгэн бүсгүйг өндгөн сүү тавьсан одоо сүйт хархуу гэх юм уу өнөөгийн хэлээр те сүйт хархуу болох аршид мөнх гэдэг залуу одоо төрхмөөс нь ирж бэр болгож авч байгаа талаар гарч эхэлдэг. За тэгэхээр юуны түрүүнд сүйт хархууг бол танилцуулъя гэж бодож байна. За аршид мөнх гэж байгаа. За та бүхэн Мантгай цэцэн хатны мэднэ те. Мантгай цэцэн хатны хатан бол 7 хүү нэг охинтой байсан. За Мантгай цэцэн хатан бол Батмөнх Даян ханыг бол хаан ор суулгаа. Тэгээ өөрөө хатан болоод ингээд хамаг Монгол улсыг байгуулад ийм гавьяа байгуулсан хатан байгаа. За Мантгай цэцэн хатан бол 7 хүүтэй нэг охинтой. Нэг охиных нь нэрийг Төрөлт гүнж гэдэг. За Төрөлт гүнж гэдэг охиноо болохоор Мантгай цэцэн хатан Батмөнх Даян хан болохоор Баасан гэдэг мундаг цэргийн жанжинд эхнэр болгож өгчээ. За тэгээд Баасан Тамнан гэдэг. Яагаад Тамнан гэж байгаа гэхээр тухайн үед одоо хааны хүрхэн болсон одоо хүнийг Тамнан гэж дууддаг гэж л дээ. За тэгээ Баасан Тамнан за тэгээ Төрөлт гүнж буюу Мантгай цэцэн хатны одоо цорын гоц охин махна штэ. Тэр хоёр гэрлээд нэг хүүтэй болсон. За хүүг нь гүн бэлэг гэдэг. За тэгээд арай гэж нэг хүүтэй болсон байдаг. Ерөөсөө хүүхэд болохгүй байж байгаа. Арай гэж нэг хүүтэй болоод тэгээд тэр гүн бэлэг хүн том болоод ээж аваасаа өөрөх тусгаарлаад хоёр их нэртэй болоод хатан аваа те. Ингээд ээж аваасаа хол газар ингээд амьдэрсэн. За тэгээд их хатнаас нь болохоор аршид мөнх төрсэн байгаа. За өөрөөр хэлэх юм бол Батмөнх Даян ханы зэн цэр гэсэн аршид мөнх гэдэг маань. За тэгээд аршид мөнх бол 2 настайдаа эцэгхээс өнчирсэн. За яагаад вэ гэхээр Баасан Тамнангийн гавьяа байгуулсан 71 мөргийн тулдаан гэж байгаа. Тэр тулдааны үеэр одоо ялагдал байгуулсан хэсэг бүлэг хүмүүс Баасан Тамнанд маш их хорсож одоо үс сансан байсан. Ийм учраас бол Баасан Тамнангийн хүү гүмбэлгийн хүрээрээ бол шүн дөлөөр дайрч давтлаад хүрээг нь талаад за Баасан Тамнангийн одоо цорын ганц хүүг нь алаад за бусад хатад эмсийг нь булааж аваад ингээд ийм аимшигтэй зүйл болсон байгаа. За тэгэнгүүт аршид мөнх 2 настайдаа ээж аваагаа алдсан. За тэг аршид мөнх болохоор ганцаараа ингээд ерөөд ингээд төөрөөд алга болсон гэсэн үг. За Баасан Тамнангийн хүү гүмбэлэг болохоор хүүгээ ерөөдөө ганц одоо ач хүүгээ те аврахын төлөө бол ер нь ээжд нь захиад ингээд зүхтаал гэсэн байдаг. За тэгээд тэгэнгүүт та нар бодоод үзлээ ингээд интернет айгу хөгжсөн өнөө үед гэсэндээ бид хүүхэд алга болохоор олж чадахгүй байгаа шүү дээ тий. Гэтэл тухайн үед чинь ингээд бүр ингээд ямар ч холбоо барих боломж авахгүй
хизээ тэр хүрээгийн талсан мэдэх боломжгүй хин авч явсан мэддэхгүй ашид мөнх нь алга болсон. Тэнгүүд хүрэлт хүнж буюу имэн болвол за халахад нэг айгуу тийм алдартай их зурхаач байна тий. Тэр зурхаач руу очиод хүүгийнхээ хаана байгааг одоо олуулъя гэд. Тэгээ баасан тавны хүрэлт хүнж хоёр тэр зурхаач руу очиод зурхаач нь болохоор айгуу алдартай. Тэгээ зурхаач нь зурхаагаа зураад ашид мөнхийн хаана байгаа газрыг хэлж өгөөд тэгээ олсон байгаа даа. Тэнгүүд төрөлт хүнж юу гэсэн мэхлээр та ингээд одоо би ингээд арай гэж нэг хүүтэй болоо тэг хүүгээ алдсан. Тэгсэн чинь хүүгийн маань ганц үлдсэн одоо манай ач хүүг та ингээ олж өглөө. Танд маш их баярлалаа. Тэгэхээр таны одоо ихэр охтын нэгтээ би хүүгээ өндгөөсөө тавилж байна гэд. Өндгөөсөө тавьсан байгаа. За үүнээс хойш 18 жил өнгөрчээ. За 18 жил өнгөрөөд манай ашид мөнхч том хүн болжээ. Тэгээ ашид мөнх нэг 20 хэд настай юм шиг байна. Тэгээд төрөлт хүнж бол мэдээж өнгөрсөн. Баасан тавн ингээд өөтэйг ашид мөнх бол өсөж байгаа. За тэгээ ашид мөнх болохоор том болоод нөгөө нэг сүйд тавьсан эмэгтэйгээ гэрлэх гэсэн чинь ерөөсөө бас холбоог болцсон. Тэгээ яасан бэ гэсэн чинь их зурхаач нь өнгөрсөн юм байна л да. Тэнгүүд яг их зурхаач хаанаас олгоо мэдэхгүй огт нь амьд байгаа маа амьд биш юм эсвэл хүнтэй суусан мөнгө мэдэхгүй байгаа учраас ашид мөнхийг баасан тавнан жимсчин гэдэг эхнэр авч өгөөд ингээд суулгасан. Тэгсэн чинь энэ айгу хэцүү зав. Жимсэн гэдэг нь 2 жилийн дараа өнгөрчтий. Тэгээд нөө ашид мөнх чинь яалч аргагүй сэтгэлээр унаа байжсэн чинь одоо халахын нутгаас буюу өнөөгийн Хинтэн аймагт их зурхаачийн одоо ар гэр нүлцсэн юм байна л да. Тэгээ их зурхаачийн ар гэрээс хил мэдээ ирээд тэгээд одоо таны одоо хүүтэй өндгөнсөд тавьсан манай охин одоо 18 нас хүрлээ. Та ингээ манай охиныг ирж бэр болгож аваарэ тий. Тэгээд эренгүүт нь баасан тавны хүүгээ 13 албтын хамт одоо өнөөгийн Өвөр Монголын газар нутгаас Ашаагийн нут гэж ярьдаг тий. Өвөр Монголын газар нутгаас одоогийн халахын нутаг буюу Хинтэн аймаг руу явуулсан байгаа. Энэ бол маш урт юм замыг туулна гэсэн үг. За тэгээд ашид мөнх арт албатаа дагуулад тэгээд хаасан тэр Өвөр Монголоос наашаа Хинтэн аймаг руу ерөөдөө хүсэг тэрэг тэгээ морьтойгоо ингээд туулаад наашаа ирсэн байгаа. За ингээд наман дээр эхнэрээ олгож авах оруулжээ. За өндгөн сүү гэдгийг тайлбарлая гэж бодчих. Ер нь бол Монголын яс заншил өндгөн сүү гэдэг чинь ер нь бол өндгөн сүү задлан гэж ярьдаг. Энэ болохоор юу гэсэн үг гэхээр шууд ингээд түрэнгүүт нь одоо ухаан харангуут нь чи ингээд тэр хүнтэй сүү тавьсан шүү. Чи ирээдүйд тэрнтэй гэрлэх шүү гэж хэлдэггүй юм байна л да. Бүр ингээд насанд хүрээд хүнтэй гэрлэх болоод хүнтэй гэрлэх насанд хүрээд тэгснийх нь хойно за охин минь одоо ингээд өнгөрсөн чамайг баг чинь ингээд сүү тавьсан. Чи тэгээд тэр хүнтэйгээ суунаа гэж хэлэх юм байл да. Айгуу тийм муухай гац тий. Тэгвэл нь одоо өөр хүнтэй тий. Өөр хүнтэй сэтгэлтэй байна уугүй хамаахгүй. Тэр болохоор өндгөөс задлна гэж ийм Монгол яс саншил юм байл да. Тэгээ манай номон дээр одоо юу ч мэдэхгүй ямар ч хүнтэй гэрлэх гэдэг мэдж байгаа юм шиг. Тэгээ манай номон дээр бол за номон дараагаа танилцуулъя. Номон дараа болохоор сүйд бүсгүн гэсэн үг шүү дээ. Номон дээр болохоор айгуу тийм эренгийн зоригтой. За дээр нь хэр аргийн хүнийг өнд орохгүй хурц харцтай. За тэгээд эцгийнхээ зурхаачийн тэр эрдэм мэдлийг бол өвлөж авсан. Тэгээд эцэг нь бол ийм судар бичиж охиндоо өвлөж үлдээсэн байгаа. За тэгвэл номон дараа бол ихэр гэсэн шүү дээ. Тэгэхээр номон дарын ихэр нь чойжин дараа гэд байсан. За чойжин дараа болохоор төрхтөө хүүгээрээ ингээд хүзүүг оруулаад төрсөн учраас саажилттай одоогоор хөршлөмшөлтэй юм байна л да. Тэгээ ярьж чадахгүй ер нь сумгай юм хүүхэд. Тэгээд урт наслаагүй өнгөрцөн. Тэгээ номон дээр ихрээсээ ганцаараа үлдсэн. За номон дээр болохоор луу цагт төрсөн гэж байгаа. За чойжин дараагийн ихэр нь болохоор могоо цагт төрсөн гэж байгаа. За тэгээ чойжин дарааг болохоор өчигдөр бариач гэдэг бариач бол их хэрж авсан гэд. Тэгээ энийг яга яриад байгаа гэхээр хажим ингээ хэрэг бодлого учраас ярьж байгаа. Тэгээ та нараас санаад аваарай те. За ингээд номон дарааг болохоор луу цагт төрсөн. За номон дараа болохоор эрүүл чирэг төрсөн бахна ш. Тэнгүүд номон дараагийн ихэр чойжин дараа нь болохоор могоо цагт төрсөн. Тэгээ чойжин дарааг болохоор чөдөр гэдэг нэртэй хараагүй бариач ихэрж авсан бахна. Тий. За ингээд гэвч номон дараагийн одоо ихэр чойжин дараа нурт наслааг өнгөрсөн байна. Аавынхаа араас ер нь өнгөрсөн гэсэн. Тэгээ номон дараа болохоор 7 настайгаас ер нь үрлэг ихтер өссөн. За тэгээд номон дараа тэр чойжин дараагийн ээж нь хайцсан бэ гэж та нар бодож байгаа. Ээж нь бас тэр хоёрыг 2 настай хат өнгөрцөө. Айгу олон өнгөрөөд байна тий. Би асайгүй ямар зовлонтой амьдралтай ямар хэцүү вэ те. Үргээд байсаж байгаа л нэг нэгээрээ өнгөрөөл. За ингээм ямар ч ийсэн. Тийм тэгээд номон дараа нь одоо өрлөг гэж идэг. Өрлөг гэж нь бас тийм өндөр ээж гэж ярьдаг те. Одоо өрлөг гэж нь болохоор өөрийнхөө хөхний сүгээр нэг үсгсэн. За тэгээд өрлөг гэж нь уг нь бол аавынх нь баг хатан байсан. Тэгээд аав насрангуут нь
бас аавынх нь адал бүттэй нурын надлын гэрлээд ингээ хойд цэцэгтэйг амьдарч байгаа л гэсэн үг. За тэгээд хашид мөн хурж ирээд наман дарааг одоо бэр болгож аваад. Тэгээ наман дараа болохоор эхлээл нэг залуу ороод ирдэг байхгүй. Өөрхөн ингээ нөхрийг ямар болоо гэж бодож байгаа шүү дээ. Одоо нэг өнгөрсөн тэгэл одоо өндгөөсөө тавьсаа одоо яа гэх үг гэд. Тэгээ нэг амар гой залуу ороод ирдэг байхгүй. Бүр амар тийм ирэмгээ зэрэг баатар. Тэ хараал дурлцт. Тэгэл өнөөгийн хэлээр крашлц. Тэгэл яа энэ үнтэй соохоо ямар гоё юм бэ гэсэн чинь тэр нь өөрхөн соох хэвээр хүн нь биш. Тэрийг нь Ууданбаатар гэдэг. Ууданбаатар болохоор зэлэм гэж мэднэ те. Урайхны зэлмийн одоо үр хоч. Өөрөөр хэлбэл номон даргын одоо сүт харах үгийн албат гэсэн үг. Тэрэнд дурлц. Тэгээ яг өөрөх нь нөхөр нь ороод ирсэн чинь голоод өө ямар сонин яа за яа их үтэй гэл. Гар ирсэн чинь амар хүүтэн гартай юм лээ тий. Номон дээр энэ халуун гартай өндөг дуртай. Ямар хүүтэнс гэлээ хүүтэн гартай бэ. Бүр үзий хатдаг. Тэр би нэг бүр үзий хатдаг. Тэгэл нөгөө нэг хасууд хархан гэсэн энэ одоо ямар ирэх дураараа ямар даварцын эмгтэй юм байж гээд. Ер нь бол юм номоо эмгтэй л дуртай байна л та тэр ашид мөх. Тэгээд ямар ч номон дараа ингээ бэр болгож аваа. За ингээд одоо 20 мэслэ хийгээд аваад тэгээ өөрхөн нутг руу явна. За тэгээд оногийн Хинтийн аймгаас өөр Монголын их тал руу л одоо гарах нь шүү дээ. Аваа явах нь шүү дээ. За ингээд замдаа энэ намны гол одоо үйл явдал нь замдаа гардаг. Замдаа явж байхдаа маш их адал явдал туулдаг. За тэгээд замдаа гараад наман дараа хөсөг тэрэгн цуугаа тэгээ явж исэн чинь наман дараа зурхаага утсан чи бороо орно гэж гараад тэгээ нөхөртөө хэлэхгүй хөөе бодохгүй бороо орно гэж хэдүүлээ боодлоо гэсэн чи юу яриад байгаа чи яаж мэддгийг эмхтэй юм биш дуваа гэх. Тэгвэл чи яхахлаар энэ аваад дандаа тэгж идэг хэрэлдээд тэгээ явж исэн чинь бороо ороод за тэг яалчгүй буудлахаар л тэгээ буудлаад нөгөө чинь за их зурхаач охин гэсэндээ бас юм мэдлэгтэй байна гэв. Тэгээд буудлаад идсэн чинь шүн үер буугаад бүгднийг урсгаад бүх одоо маал хөсөг одоо майхан юу байдгийг бүгднийг урсгаад ингээ аваа явцсан. Тэгээд номон дараа нэг алга болцсон. Тэгээд нэг ашид мөнгөчмөр ингээд санаан заваад би бас нэрээ ганц эмхтэй хүнийг нэрээ аргалчих чадахгүй эхнэрээ буулгаж авчаа дандаа алдаад очоод би одоо өөдөө юу гэж хэлнэ гэж бүр санаан заваад бүхэл шинжэнгөө ингээл заваал идсэн чинь өглөөс ирсэн чинь номон дараа нь Ууданбаатарт хүрээд ирдэг байхгүй. Яасан бэ гэхээр Ууданбаатар нь монголчууд юу нэг усан мууштай ялангуяа тэр өөр Монголын тэр их талтай хүмүүс чинь усан гэх мүү. Тэгээ өөр Монгол Ууданбаатар нэм одоо болгарсан дарих маднаас зураа авч исэн чинь номон дараа живжсэн гинэ. Тэнгүүт номон дарааг аваад тэгээд авчирч эзэндээ авчирч өгсөн. За тэгээд ямар ч гэсэн ингээд нэг аталцсан байхын саваа хаасаагүй хайж агаад олоод мордоо олоод ямар ч нэг бүрэн бүтэн болоод за тэгээд цаашаа явдیں۔ Тэгээд цаашаа яваад идсэн чинь тал нутаг руу орж ирээд тэгээ ерөнхийдөө нөхрийнхөө одоо газар руу очиход 3 өдөр чинь завдалцсан гэд. Тэгээ ажилласан чинь зээрийн сүрэг тааралтаад тэнгуут нөхөр нь явахдаа тэгээ дээр юм болохоор одоо би ингээд юу ан хийлээ гэд. Тэнгуут номон дараа өнөөдөр миний төрсөн өдрөө би ингээд төрсөн өдрөөр улаан үзмээргүй байна те. Миний зурхаад болохоор ингээд төрсөн өдрөө улаан үзэж болохгүй гэж гарсан гэд. Тэгсэн чинь нөхөр нь одоо юу гэж өгөндөө нархав те. Тэгээд зээрийн ханд гараад за тэгээ зээр агнаа түрээд ирлээ. За тэгээд тэгсэн чинь за наман дараа шинэ шүлөө гэсэн чи үгүй гэд. Яаж байгаа юм чи өнөөдөр би улаан үзэхгүй гэд. Өнөөдөр нэг юм болох гээд ингээд зурхаа дээр нэг юм заагаад өнөөдөр ер нь хэдүүлээ эсрэг байх хэрэгтэй гэсэн чи нөгөө л юмс өгөнд нь орохгүй арх тарсаа угаал найрлал. Тэгээд шүн дүнд боллоо. За тэгээд бүгд майхандаа ороод унтаад бэжсэн чи шүн дүнд бөө моринд хүргэн сонсогдоод тэгээд шууд ингээд дээрэмчд дайрж байгаа байхгүй тэдний одоо отгор. Тэгээд дээрэмчд дайраад тэгээ бүгдээрээ тэр чи дээрэмч маар 30 40 хүн байгаа. Манай чи нэг наман дараатын төлөөл 14 5 хүн байгаа байхгүй. Тэгээд ихэнх нь цэрэг биш нэг буурч буюу тогооч те тэгээд ингээл зарц марц ингээ хүмүүс байгаа. Тэгээд гол яг дайцдаг нь болохоор Ууданбаатарын харьяанд дааны Балтуу гэд бас нэг залуу байдیں۔ Тэднэр л ингээл байлж чадна. За тэгээ бүгдээрээ сандраад майхан саваа хураагаад тэгээ явах гэсээр л нэг дээрэмчд нь хурж ирээд тэгээ бүгдээрээ тухалалтаад тэгээ яалчгүй ялагддгийг. Тэгээ ялагдах дөхөөд ирэнгүүтээ Ууданбаатар шууд шунхан улаан зэрд гэдэг хоёр хамгийн хурдан морой бариад тэгээд одоо дархан ноён гэдэг ашид мөнхийг тэгээд дархан ноён эхнэрийнх нь хамт ингээд нэг нэр суудаа та хоёр ингээд зүхтаа бид нэг одоо ингээд эднэрийг саатуулаад ингээд өнгөрлөө та хоёр тэг яаж иж байгаад одоо баасан тавн ингээд гэрлөө гачаарай гэд. Тэгээд номон дараа нөхөртэй нэг 100 албал дахиад явж исэн чинь дайсан буюу дээрэмчт нь араас нь хөөгөөд
Тэгээд бүр ингээд тэр чинь ингээд таал газар ерөөс нуух тохиолдож авахгүй. Таал газар нийлээсэн талаагаарч уг нь ингээд оймой байх юм бол ойр ороод ингээд явчих штэ гэсэн чинь ерөөс тийм газар байхгүй. Ерөөс хаач гэсэн ингээд харагдахаар тэгээд зугтаа явж исэн чинь одоо таал газар хаанасаа ч ангал гараад ирдий. Нөгөө нэг ашид мөнгөч хөлөндөө шарх авцсан. Тэгээд морин босгаад ангал руу өнхрөөд орчтой. Тэгж яхта за номон дараа чи ингээд зугтаа тэдэнд битгий баригдаарай гэд. Тэгээ номон дараа нь яаж чарах вэ? Нөхрөө хаяа зугтдیں۔ Тэгээ зугтаа явжсэн чинь бараг бүтэн өдөр зугтаа тойнос нь хөөгд байгаа ш. Тэгээд номон дараагийн морин цуцаад тэг яалтчгүй хонос нь олон морьтой сэлгэн морьтой өмс хүйж авч номон дараа бугуулаад барьдгийг. За ингээ манай номон дараа одоо хүний ихнэр болоод хадмын газар явах гэсэн биш ганцаараа үлдээд бүр дээрэмчдийн гарт ороод. Тэгээд за дээрэмчдийн талаар жоохон тайлбарлая гэж бодоход дээрэмчд манд болохоор ерөнхийдөө хааны одоо албат байсан. Гэхдээ хаанд бол өвс санаад тэгээ дээрэмч болоод ингээд ер нь замын хүмүүс ингээд дээрэндээ амьдэрдэг ийм хүмүүс. Дээрэмчдийн толгойлогч нь болохоор Хар Баатар гэж юм байгаа. Тэгээ одоо хэдүүлээ дээрэмчдийн толгойлогчдын Хаагийг нэрлэлчээ. Тэгээ Хар Баатар гэж жоохон урт байна. За тэгээ Хаагийн номон дарааг олцолж аваад тэгээ өөрсдийнхөө отг руу авчихдээ. Дээрэмч нэг отогтой. Тэгээд номон дараа зогтчихгүй гэсэндээ бүр асарт оруулаад асарт юм гадас ингээ зооцсон байгаа. Тэр гацснаас бүр хүлээд хоёр гар марын хүлээд манай өний бүр нохоо шиг хүлээд орчихд. Тэгээд тэр Хаагийн болохоор бусад нэг манай хүмүүсийг бүгдийг одоо алхын болоод олзлын болоо тэгээд бүхий тэрнгүүдийн хураахаар буцаа яваад. Тэгээд номон дараа чи уйлж исэн ядраад унтаад өгдөг байхгүй. Баригдсан харин. Баригдаад бүр асарт авчираад ингээ хүлээд тавьцсан. Тэгээд номон дараа уйлаад биснэр ямар азгүй юм бэ гэх. Тэгээ уйлжсэн унтаад өгдөө. Тэгсэн чи зүүдэндээ нэг юм юудэнтэй залуухан эмэгтэй харагдаад тэгснээ номон дараа ихэр зүрх ингээд нэг цохилноо. Бодол ихрийн сүнс юм шиг байна. Тийм учраас би чам тусланаа. Чи ингээд сэрэнгүүтээ газраас атгах шороо цогжуулаад тэгээ нэг бааданд тэгээд гахаа цаг болоход тэр шороогоо нутынхаа зүг цацаарай. Тэнгэр минь гэж хэлэнтэй цацаарай гэд. Тэгээ номон дээр цочоос ирсэн чинь нөгөө нэг юунд тэмхтэй зогсож байдаг байхгүй юу? Тэгээ бүр гайхаад нөгөө тэмхтэй хүрх гээд гисэн чинь хурж болохгүй нэг хүлэгцсэн болохоор тэгээ байжсэн чинь гаднаас нэг эсүүдээ гээд нэг юм бас дээрэмч ороод ирдیں۔ Тэгсэн чинь нөгөөх нь шууд могоо олж хувраад гар авцсан. Таарлцсан чинь ийч иддэг гэж. Тэгээд нөгөө чи ингээл гайхаал за яах вэ гэдсэн чинь хаа цаг болоод тэгээд гисэн чинь манай он арай гэж нэг асрынхаа ёроолыг ухаж нэг атга шараа болоод альчуурандаа боогоод ханцундаа нууцсан. За тэгээ гахаа цаг боллоо нөгөө Хаагийн чинь хүрээд ирлээ. Танаа нөхрийг олж ицсэнгүй. Одоо чамааг олсон их юм. Одоо би ингээд чамайг ихнэрээ олгож авнаа гэд. Тэгээд манай онийг яг хүчээр ихнэрээ олгоод авах гэсэн чинь манай он шууд гахаа цаг болонгод нөгөө нууцсан байгаа шороогоо нутынхаа зүг рүү цацаа тэнгэр минь гэлсэн чинь гин шуурга дэгдээд шорон дэгдээд ер нь говийн угалс гэж ярьдаг те. Говийн угалс шиг юм дэгдээд тэгтээ тэр чинь говь нутаг биш тал нутагт бүр мангар их ингээд шороо ингээд шуураа тэгээ бүр нүдгүү шороо гэж он чинь ингээд хав анх болцсон. Тэгээ битүү шороо шуураа тэгээ хамаг одоо асар майхан савыг бүгдийг нь хийсгээд нөгөө дээрэмчний отгийг чинь бүр ингээд сүрүүлдэг. Тэгээ наман дарааг нь тэр хагуурын зохтыг гэсэн чинь морь ахгүй. Морьдод ингээд яваад гисэн. Тэгээд яг үнэ би ямар азгүй бэ гэж суужсэн чинь балдуу гэд нэг өөрийнх нь албат ослогдсон ганцаархан ослогдсон. Тэгээ бос нь бол бүгдээр өгцөн гэж байгаа. Бүгдийн талаац. Тэгээд Ууданбаатар нөхөр балдуу номон дараа энэ дөрвөл юмд хэлсэн байгаа байхгүй. Тэгээ балдуу номон дараа хоёрыг дээрэмчт нь олзэлцэн. Тэгээ нөхөр Ууданбаатар хоёрл ингээд өөртөө ингээд алга болсон. Хааш нь мэддэхгүй. За ингээд номон дараа нөө балдуу нөрчиг хүү чи амьд байгаа мó гэж тийм ингээд ахаатай би амьд байна. Тэгээ би ингээд таны маргааш аварнаа гэд. Тэгвэл юу яа? Чин надаа маргаашны морь төхвөл тэр үед хоёлаа юу зохтыг гэд. Тэгээ тохироод. За тэгээ номон дараа суужсэн чинь тэр дээрэмч нэг юм төвд дээрэмч юм дэхгүй юу? Төвд үндэсний. Тэгээ тэр төвд үндэсний дээрэмч юм болохоор юм муу шиг нүдтэй заяа ингээд харанхууг шууд ингээд нэгт хардаг ингээд ямар ч харанхуй байсан ингээд харж чаддаг. Тэгээ тэр шууд манай номон дарааг амхандаа манай хүн нуугтай ижсэхгүй. Тэгсэн чинь нуугцсан газараас нь аваад шууд Хааг руу очиж өгчдөг. Тэгээд гэхдээ Хаагийн нас гайгүй бас хүн чанартай юм шиг. За одоо ингээд бүсгүй хүн энэ чинь шуурм мургуулаа ядарч байгаа л одоо чи ингээд сайхан амар гэ. Манай нэг амаргаа. За тэгээ өглөөр таллаа. Шуур гаргайг боллоо. Дээрэмчэд шуурганд хөөгцсөн бүхнүүдээ түүж ирэх одоо аюу их завгүй байж байгаа. Тэнгүүд наман дараа ингээд зурхаа зурдаг байхгүй. Тэгсэн чинь өнөө өрөө сар хэртэн гэсэн юм зурхаа гараад тэнгүүд нь шууд нэг юм арга сэдд. Ямар арга сэддэг вэ гэхээр
За одоо ингээд дээрэмчтэй хэлж авах номондраа. Цаашмаас ингээд дээрэмчтэй бас жоохон толгойлогчийн ихнэр олон гэсэндээ бас жоохон тийм дээрлэх байгаа штэ. Тэгээд танаа ингээд толгойлч ирээдүйн ихнэр миний үг сонс гэж бод. Одоо ингээд өнөө шин ингээд сар иртнэ. Тэгэхээр та нар сар иртнэ гэдгийг хэлэхгүй юм. Тэгээд сар иртнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Рахман гэ мангас сарыг залгинаа. Тэгэхээр та нар энэ мангасыг ингээд сарыг залгуулах гонд бүх ингээд төмөр идлүүд ингээд нүдэх хэрэгтэй гэдэг. Нөгөө зэрэг чи яасан ч сүсэг хүчрэлтэй. За сарыг маань ичвэл одоо саргуу олчин мангас идүүлэхгүй гэл хамаг нөгөө тоогоо шанаа юу гэдгийг төмөр бүх юм гараад балбаж гарна. Сар гарах юм тий. Сар гарна. Сар иртэж эхлэх юм гэтэн. Тэгээ сар иртэж эхлээл чи хэдхэн минут болж байгаа хгүй. Тэнгүүд тэр хаагуур зогтох хэрэгтэй. Тэгээд намун дараа шууд ингээд бүгдээрээ нүг хааг нь болохоор архинд юугаад сэтгэлээр унаад живэд ингээд тасарсан заяа. Тэнгүүт нь манай болохоор шууд ингээд юугаад зогтдог байхгүй. Тэгээ хүмүүс чинь ингээд төмөр мөрөө балбаад ямар ч юм ухаасгүй байгаа шүү дээ. Тэгээд цааталж хоорондоо зугтаад гэсэн чинь балдуу нэг юм улаан шунхан гээд шунхан улаан ингээд нөхрийнх нь морийг барьж ирээд тэгээд та ингээд зугтыг чи яах юм гэсэн би ингээд өнгөрсөн гээд надад ч их морьч алдахгүй нэг. Тэгээд заа гээд тэгээд зугтахаа яжсэн чинь арай л гахтай тэгэл чинь хар зарч штэ. Өөрийгөө л одсон штэ. Армохаа дэс таслуулж байгаа мó та. Тэгээд зогтчихсэн чинь нэг дээрэмч нүрээд иртий. Moo залтай хэмжээснээр бид нэрийг садлж зогтох чинь үтэйг манай үл барьчихсан. Манай бүр хаймар заяа. Өксөндөө ийм мөнгөн хортой зүү хийц явж идэх байж. Шүү өснөөс наман дараа. Өснөөс ингэ зүү гаргаж өгч нөө чи гүрөөрөө хатгаал алаач. Тэгээд бүр амар тийм иршүүд та. Тэгээд шүү нөгөө тий өсмөсөндөө хүртэл дэвсгэр хатгаал явдаг. Тэгэнгүүтээ шууд Хэсэг бишээ нүүт нь таргуутай гэдэг нэг юм сэлэрнэттэй нэг угаас нэг хөхтэй тарсан юм байт юм аа. Тэгээд нүүтийг алчаад тэгээд шууд морио унаад зогтаад. За хэдүүлээ номон дараа төр зэрэг. За нөхөр нь юу болсныг одоо сонсъё те. За ашид Монгол харан ангал руу өнхрөөд унсан шүү дээ. Тэгээд нэг сэрсэн чи айл сэрээд. За ямар ч аврагч ч те. Тэгсэн чинь тхийн аварсан мэй гэсэн чи хун шагаа гэдэг юм сансгалын бэрхшээлтэй охин аварчээ. Энэ данаа манай хөгжлийн бэрхшээлийн хүмүүс их гард юм аа ном дээр суумгайлыг хараагүй л гин сансгалын бэрхшээлтэй л гин. Тэгээ бүгдийг нь оруулсан. Тий саажилттай л гин. Тэгээд ингээд манай нэг аварцсан. Тэгээд тэр охин шагаа болохоор одоо сэвгэр гэж ярьдаг те. Одоо тий сэвгэр гэж одоо хүний ихнэр болоогүй залуухан охин. Тэгээд ээжтэй хамт амьдардаг. Аав нь болохоор дайнд өргөцсөн. За тэгээ хон шагаа гэдэг охин манай нэг авраад тэгээд ер нь хойлын махгүй тойлоод ер нь асраад яа. Тэгээ манай өн номон дараагаа да хайцсан мэт яасан мөлий бодож байгаа мөртлөөс хон шагаадаа дууралчт юм аа. Тийм. Угаасаа ер нь бол анхнаасаа номон дараад нь ер нь бол дурлаагүй шүү дээ. Ер нь зүгээр ингээд байх хэвээр гэж бодож исэн. Гэхдээ хон шагаад бол ингээд дууралчтээ. За тийм юмсан манай аврагцсан. Тэгвэл Ууданбаатар яасан мэ гэхэлэр Ууданбаатар ерөнхийдөө ингээд шархацсан. Тэгсэн чинь дээрэмчээ тоохгүй явцсан байл та. Тэнгүүд нь арай их мориндоо мордоод тэгээд морин хүн бараад явж байгаа нэг сүм дээр авчаад одоо сүм бахна штэ тий. Одоо тий сүм дээр авчаад сүмийн лам шавтаага хойлтон амьдардаг. Тэгээд лам нь Ууданбаатар ер нь л асраад тижээгээд инээ асраад тэнхрүүлээ. Уучлаарай. Тэнхрүүлээ тэгээд эдгээд илчлээ тэгээд яа тий нотгруу буцаад тий. За ингээд ямарчсан. За ингээд буцаа номон дараалал горё. За манай номон дараа ингээд зогтой явж байгаа. За зогтой бүтэн өдөржингөө мартаага ингээд бүр ингээд олигтой эдгээрч болохгүй тэгээд чинь таалгаас чинь өөр өөсөдөлтэй юм чинь. Тэгээ ерөөсөө уусч бараг болтохгүй. Тэгээд бүр ингээд амар хэцүү явжсэн чинь айл харалтаа. Тэгээд тэр айл руу басан чинь бас нэг юм 50 иргэм насны авгаа ч юм бэ. Тэрс нэг эмгтэй те байж тийм. Тэгээд манай нэг бас хоолнд өгөөд асраад. Тэгээ манай унтаад өгдөг байхгүй тэр айлтаа. Син чи зүудэнд нэг цагаан хэрэг үржрээд. За номон дараа одоо босоорой. Чиний араас чи нөгөө дээрэмч чи ирж шүү. Тэгээд юу дээрэмч наа сууж байгаа байхгүй. Тэгээ одоо хордын найдлыг одоос дээрэмчтэд өгтүүлэх нь бол зогтаа гэх. Тэгээ номон дараас ирээд одоо та нарт би ингээ гайвал яах вэ? Би ингээ зогтъя. Би ингээ ямарчсан тэнхэрж авлаа гэх. Тэгээ маринда зогтдیں۔ Тэгээ зогтоо явсан юм дөөдөсөн дээрэмч нь гарч ирээд. Тэгээ ингээ хаалцлаад манай хүн шууд юу яадаг вэ? Зүг буруулаад шууд өөр тал руу шууд зогтдог. Зогтохоос өөр гараад жижигхэн нэг авгар гэдэг вэ? Тийшээр нь зогтдیں۔ Тэгэл ханаас нь бөөн дээрэмч төгөл. Тэгэл зогтож байгаа л авгарынхаа араар ороод цаашаа чигээрээ зогтаал нэлээд удаа явт юм а. Тэг явж исэн чинь бас нэг ганц гэр тааралтаад.
Тэгээ одоо энэ гэрлүүл очтой аймаар аврагтыг гэд. Тэгээ тэр гэрлүүн очсон чинь нэг эмгэн байж байгаа байхгүй юу? Тэр гэр дотор мөр юу ч авахгүй. Нэг өөхөх гэж ихтэй юу гэдэг юм сайн мэдэхгүй байна. Нэг юм ямар ч хүн багцдаг юм шиг аа. Тийм нэг өөхөглэдэг тэр гэр дотор нь. Тэнгүүт би ингээд одоо миний араас муу хүмүүс үж байна. Та ингээд эмээ та ингээд надад туслаач гэдэг юм гот. За тэгээ чи өөхгөрөө ор гэд. Тэгээс өөрөөс юм гоож амар санаа. Энэ өөхгөрөө ч орчих юм бол хүмүүс орж ил өөхийг чинь тэгэл авах штэ намайг шууд олно штэ гэд. Тэгээ за би та олон юм яриад хурднаа өөхгөрөө орно гэд. Тэгээ манай нэг өөхгөрөө нь ороод ноогддгийн. Тэгс чинь дэрэмч мэдээж харснаа гадар штэ. Тэгээ дагаад ирсэн чинь нөө ингэн чинь би хүн хараагүй. Тэгээ асуудаг байхгүй. Энд чинь нэг эмэгтэй өнгөрсөн үү гэсэн. Үгүй юу ч хараагүй гэдгсэн чинь. За тэгвэл ханаа гэрээ шалганаа гэд. Тэгээ нөгөө нэг муу шиг сайн хардаг гэж төвдгэдсэн шүү дээ. Тэр чинь шууд гэрээ шалгадаг байхгүй. Тэгээ гэрээ шалгаж байгаа л өөхөг нь угаасаа байгаа. Тэгээ за нөхөгийг онгоолгоё гэл. Хүн онгоолгол муу шиг шаарнууд дээр өөхрөө гэл тонгоол харсан чинь ингээл наманаар өнгө зүрхэн амар хурдан цогтлоо. Яагаад надад баригдлаа өглөө гэл бодоо яжсэн чинь хинч байхгүй гэд. Хин харсан мөтлөөсөө юу ч алга гэж цаашаа удаадаг байхгүй. Тэнгүүтээ гадна нас энэ морин ч гэсэн байхгүй шин хамаатай харт агаал нь ш тэгээд. Тэгээ за гэд нөгөө дээрэмчд өөр чишээ цухтаач юм яваад өгдөө. Тэгсэн чинь эмээ гаргаж ирээ тийм эмээ ингээ хоолонд хийж өгөөд манай хүн ч бас унтаад өгнөө. Тэгээд хөглөөс ирсэн чи хээр талж ирдэг байхгүй. Нэг гэр мөр юу ч авахгүй болсон. Тэгээд харин нэг аим шиг юм шиг аа. Тэгээд хээр талж ирээд юу бол за ямар ч юм намайг аварсан юм даа ч одоо муу юм болохгүй л үдээгээ. Тэгээ мориндоо мартаад морин хажууд нэг дэшилчихсэн. Тэгээ мориндоо мартаад ингээд авчихсан чинь нөгөө Удамбаатар гимчилсэн сүм байж тээ сүмийн лам тийш очичтээ. Тэгээд нөгөө лам чинь манай нэг яваад асраад тийм асраад тэгээд манай хүн ирэхэд гэж байгаа. За одоо ингээд хэдүүлээ одоо энэ бол 17 дугаар зууны сүүлч үе тий. Одоо хэдүүлээ 21 дугаар зуунд орно. Яг тэгвэл гівэнд 21 дугаар зууны үйл явдлын намдар гардаг. Тэгээд би анх амар гайхчихсан гэхгүй. За тэгээ 21 дугаар зуунд л ирлээ. За яасан бэ гэсэн чинь дөөлөм гэдэг эмэгтэй эмэгтэйг нь хоо гардаг. За тийм дөөлөн болохоор эцэг нь багт нь өнгөрцөн. Тэгээд ээж эрэгтэй дүүг хамт амьдардаг байсан. Багнуурт амьдардаг байсан. Тэгсэн чинь дөөлмийн ээж нь дөөлөнд амар дургу байхгүй юу? Баян гал зааж мадал харааж маргаал. Тэгтэг тэгэнгүүт сүүл сонсоодсон чинь дөөлмийн ээж нь хойд ихнэлж таараад өөрт нь ерөөсөө хэлээгүй юм л да. Тэгээд гівэнд хойд ихэ гэж мэдэнгүүтээ оюутан болохтой шууд одоо гэрхнээс холбооцлаад гэсэн чинь ер нь л ээж маань өөр нөөд үзүрлэгсэн чи та ингээд миний төрсөн ээж биш учраас намайг ингэдэг байсан байна гэд. Тэгээд хот руу ирээд номын санчаар суртыг. Манай номонд их дуртай. Тэгээд хамгийн одоо гоё мэрэгчлээ номын санчаар сураад. Тэгээд тийжсэн чинь нэг залуутай Тэлмэн гэдэг залуутай танилцсан. Тэр залуутайгаа суугаад чи хүүхэд болдгоо. Тэгмэд нөгөө залуу нь суваа юм гээд манай хүнийг дандаа нөөд үзүрлдэг. Тэгээ манай яг хүүхэд болдгоо гэхлээр 16 таа хүүхэд авахулсан. Сансаргал хүүхдтэй. Тэрнээс л хүүхдтэй болох боломжгүй болсон. Тэгээд Тэлмэн гээд одоо нөхөр нь болохоор хүүхдгүй юм гээд ингээд ерөөсөө ингээд нөөдөө зүрлээрээ салцсан заяа. Тэгээд тэрний дараа басны залуутай согтох. Тэгээд согч дахан дэмдэрдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөдгөө өмнөх залуутай харцаараа зодсараа тэгээд салчтий. Амар заяагүй заяа. Тэгээд ойлон тэгээд нэг юм ганаа гэж залуутай бас танилцдаг байхгүй юу? Тэгээ горц залуутай танилцаад тэгсэн чинь нөгөөд нь хар тамхич мал таараад. За тэгээд за болиг басны залуутай танилцсан. Нөгөөдг нь ихнэртэй болж таараа заяа. За ингээд за би бол ерөөсөө хазгүй хүн юм байна. Надад ер нь амьдрал хийснээр айгүй муухай хандж ингээ манай сэтгэлээр унцсан. Тэгээ дөөлөн болохоор могоож илтэй. За тэгээд ингээ байжсэн чи юу яадаг байхгүй юу?